Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний амьдралд эгэл жирийн хэрнээ өдөр тутмын амьдралыг нь хараад л үлгэр жишээ авах үз олон сайхан хүмүүс байдаг. Өнөөдөр та бүхэндээ Япон улсад ирээд 19 жил амьдарч буй нэгэн гайхалтай гэрээ эзэгтэйг танилцуулж түүний амьдралын нэгэн хэсгээс төлөвлөхөд таатай байна. Түүний нэрийг Орхон гэдэг. Орхон эгч маань халамжит хань 3 сайхан үрийн ээж. Тэрээр Сайтама хотод амьдардаг гэлээ. Сайн байна уу? Та хэзээ Японд ирсэн бэ? Сайн байна уу? Би ч одоо юу лээ 1998 он. 1998. Тэр ч одоо 19 жил. Зөндөө удацсан тийм. За баярлалаа. Япон улсын талаарх таны бодол юу вэ? Мэдээж нэг үндэстэн нэг орон гүрэн гэж байгаа юм чинь мэдээж сайхан талуудыг саар гарч байна. Ер нь гадаадаас ирж байгаа бидний хувьд туслаасан нэг байхгүй. Мэдээж Монгол бидний нэг төрөлх нутагт байхгүй юм зөндөө гэн тэгээд яасан шиг бүх юм хоод унд бүх юмнаас нэг өөр тий. Тэгээд яг уу эхэндээ бол яг нэг тэр олон судалцах гэж айгүйх ном шагаах юм сурах үзэгч юм сурцаас болох байх юм тий. Гэх мэтлээ явж байсан боловч яванда хүмүүс хоорондын харьцааны хувьд л айгүй зүйл юм зөрчилдөг юм байдагсах гэсэн. Өөрсд бидний зам чанартай тий. Айгүй тэр Япончуудын нэг боловсон тийм шин чанарт нь бол бид нэр бол зөксөд ах хүмүүс биш шүү дээ. Яг тэрнээс болохгүй таасан хичээгээд тэрнийхэн чинэнд хүрэхээр тэгээд эхний хэдэн жил бол яг тийм болох гэж юм айгүй. Яг тийм л болохгүй бол одоо соёлгон Монгол зам гэж их орныхаа юм ингэ муугаар хэлчихдэг гэдэг юм. Тийм хөө байдлаар ингэ хичээж явж байсан. Сүүлдээ бүрс стрессэнд оронгуудлаа. Ерөөс өөрөөр л явъя. Би Монголон энэ Япон хүн гэж бодохгүй байвал хүн гэдэг онцлог шинжээрэл өөрийнх нь бодож байгаа юмаа хэлждэг те санаж байгаа юмаа ярьждаг тэгээд найраар найрагчдаг доо ууз олуулцдаг юм ээж нарт хамаагүй эрхчлөлттэй байх зүйл те тэгээ Япон ээж нарт аяг найзлж эхэлсэн гэдэг. Японч надад тэгээд юу штэ амар дүнгээ ард түмнийхөө төлөө хандсан те ард түмнийхээ эрх хэсгийг аягүй сайн яаж гисэн бод эрхэсийн төлөө хуулиаг үүсгэлдэг. Хууль нь ч гэсэн өөрчилж чадсан. Тэгээд зүйл юм шиг хатуу болохгүй. Тэрийг дагаж амьдч байгаа энэ ард түмэн мундаг. Тэгээд тэрийг хөлөвлөж байгаа хууль нь ч мундаг гэдэг. Ямар ч гэсэн Японд бол тэр сайныг харж л өөрчилж явахгүй бол сар юм харах юм бол өөрсдөө зөрчилсөн юм гэдэг. Тэр сайн талаас нь зөвлөсөн. Бид нар болохоор яг тэр нэг одоо дөрөв хууль нь яг ингээд өөр орн болохоор тийм басааг болохоор хэцүү юм шиг. Яг энэ Япон улсад болохоор өөрсдөө тэр дөрвөн хууль журам ингээд басцсан. Тэрийг дагаа явдаг болохоор тэр нь өөрсдөө эрхчлөө аз жаргалтай тийм гой дэг журам хөгжил нь олдог юм шиг байна тийм. Тэгээд энэ Японы энэ гарсан хууль тэгээд энэ дөрвөн журам дэг жаяг энэ бүхэн яг ард түмэнд ингээд яг төлөө байгаа учраас ард түмэнд тэр ингээд бүлээн жишээсэн зогтж чадсан. Тэгээд өөрсдөө ямар стресс авахгүй тийм. Тийм одоо тийм сайн тал байгаа боловч хэдийхий одоо тэрийг нэг хуульчлаад хуулийн донд амьдарч байгаа ард түмэн шиг болцсон байсан гэх юм. Бас тийм ингээд өөр нийгмээс ирсэн усад яг тэгж хардаг. Тийм. Ингээд ингэж амьдрахгүй болохгүй тэгээд нэг тэгж хөдлөхгүй болохгүй ч гэдэг бүх юм болохгүй юмд амьдарч байгаа юм шиг тийм. Тэрнээс болоод стрессэнд ордог болсон зөндөл идэх юм шиг л тийм. Гадны хүний өдөр болохоор эхэндээ болгоо үнэхээр гоё ямар гоё юм бэ гэж бодсон ч гэсэн яванд бол хэдийгээр тийм хууль донд робот амьдарч байгаа юм шиг санагдав. Хүүхдүүд ч гэсэн яг тийм роботын тийм хуулийн дагуу ингэж хүмүүжж байгаа юм шиг санагдав. Сэтгэхгүй нэг хэлэхгүй болчихдог яг санаад байна. Тэгэхээр би одоо Монгол авгаараа. Тэгээ загнуулдаг инээвэл инээждэг. Тэгээ тоглолттой идүүл идчихдэг. Тийм Монгол авгаар хүүхдэд эрхчлөлттэй болох. Бодож байгаа санаж байгаа мөн эрхчлөлттэй хэлждэг тийм. Тэгэл тийм байгаасаа гэж боддог бол яг нэг тийм хуулинд тийм нийгэмд төссөн болохоос бас аюу хүнийг бодож хайрцдаг юм байна. Монголыг тэр чигээр дүрсэлж үзүүлж чадахгүй ч гэсэн яг Монгол ээжийн гар дээр өсөд ийм хөө юм шиг тийм ийм Монгол ээжийг ингэж Монгол ээжийн арга барилаар загнуулцдаг хайрлуулцдаг өмсүүлцдэг тийм нэг халуун дулаан байдлыг л тэр зүрстэл хүүхдүүд үлдэж аваасаа л гэж байна. Яг тэрэн дээр л ажиллаж байсан. За ингээд та 3 хүүхэдтэй хүүхдөөсөө таны арга барил юу вэ? Жишээ дурдах юм бол хүүхдээ өсгөх арга барил манай гэр бүл бол орой хоолн дээр өглөөний хоолн дээр тийм
зургатаа заад унтраах. Зургт үзэж хоол идэхгүй. Тавал яг аав байх юм бол аатаа тавлаа суугаад яг ингэ язаад маскад ингэ зэрэг хийлээд тэгээ хоолоо идэх. Энийг бол аюуд нэгдүгээр тавьчих гэсэн л дээ. Хоол идэх арга бай. Хоолыг үнэлэх арга байдаг хүүхдэд болохоор өгч ийжсэн. Хүүхдэд хэтэрхий ихтэй орой унтуулахгүй, уур татуулахгүй. Юун дээр би нэг мэдсэн мэт том өхөн дээр мэдсэн баг. Нэг янгод байгаалах юм бол байгаал нь тийм. Жохон баг дөнгөж нэг өнгөрөл ихлэн годолцсон. Би ч нэг итгэн шиг унтуулахаж мэдхгүй тэгээд ингээд яг өөртөө эзлэх юм байлгаад гэсэн чинь орой унтахгүй болж хэлсэн баг. Тийм хүүхд ингэж болохгүй юм. Өөрөө ч ядсан хүүхд ч ядсан тийм. Тийм гот нэг хүүхдээ унтуулахаар эрт яг 8 цагаас хойш зурсан баг бүх юм унтраад байсан. Унтуулахын тулд яах вэ гэж нэг хүүхдсэн ихнээсээ тэгээ сурцсан чинь нэг хэсэгтэй аюу хэцүүлсэн баггүй. Тэгэл нэр бүх юм хоолонд нь хэдүүлээд усаас нь оруулаад ирсэн. 9 дахиад бүх юм дуусгаад хэмжлүүр нь оруулах, олдон оруулах. Тэрийг гэсэн нэр яг охин дээрээс эзэж жоо тэр алдаж байгаа юм мэдчихээн готлаа. За охиныг тэгээ сургаж эхлэн гот хоёр зүг нь яг тийм болсон. Тэгвэл өөрт замаар хүүхдэд замаар байхгүй. Тэг хүүхдийн өсөлсөн уурд тахинцчихсан. Тийм ч учраас нэг ханиад юм хөтгөөсөн бол гэж боддог. Олон сайн хэлээд эрт унтуулаад дээрс унцсан хүүхдэд яг их туссан шүү дээ. Тийм. Тэгэл яг бүх юм цагийн даваа яг скежерийг уусаа дахаас болсон. Бүх юм төвөнд цаг уурын дагаа байгаа болсон тийм. Апа ээж арга хүслээ арга байж гэж яг тийм хуулбарлаг гардаг учраас. Ингээд таныг ээж эмэгтэй хүн гэхээр хоол ундны тухай асуухгүй өнгөрөх аргагүй. Тэгээ таны хувьд гэр бүлийн хоол ундад хэрхэн анхаарч ханддаг вэ? Тэгээ яаж болох гарын хоол хийж юу? Бид нар ч нэрээс тэгээд ногоо цагаагүй хоол тэгээд салаад авахгүй бол салаад гэдэг. Тэгэхээр заавал орой бол нэг хоёр дэлгэн салаад ч юм. Зөвхөн манай ч заавал зөвхөн дарсан ногоо байх ч юм. Гэх юмсэн тийм анхаардаг та тийм. Та сайн гэрээ эзэгтэй юу? Таны бодлоор сайн эзэгтэй байхын тулд яах ёстой вэ? Нэг сайн гэрээ эзэгтэй болъё гэж хичээж чармалт хийдгүй. Ааха. Гэтэ бол хийх ёстой юм. Хүүхдэдээ юм ямар ч гэсэн үлгээд сайн үлгээд уриалах юмсан гэж. Тэгээ тийм учраас эмх самараагүй байл, гэрийн эмх самараагүй байдал байхгүй байх. Бүх юм зэгстэй байлгах ч гэдэг юм тий. Тэгээд хүүхд яг нэг өсөж таринсаа орчноосоо шалтгаалаад өөрийг авч явах байдал нь өөр байдаг. Өөр болдог учраас хайлуулгын энэ гурван хүүхдийг эмх самараагаа хогон дундаа суусан тийм хүүхд болчихсон. Биднээс эхнэр хүний үднэс ч юм тий. Ээж хүний үднэс энэ гэрт хийхтэй өөр хариуцлага бол айгүй өндөр хүлээсэн байх хэрэгтэй. Хийж чадсан байж одоо нөхөртөө том болж чаддаг байж нөхөртөө том байгаа шүү дээ. Чадсан байж нөхөртөө хэлье гэсэн юм хэлждэг. Чадсан байж чинь хүүхдүүдтэй саадах маш шаарддаг. Тийм л ээж байх. Тийчэрсэн. Тэрнээс бол яг сайн ихнэр орчихсон гэсэн, сайн эзэгтэй орчихсон гэж тийм угаасаа чадахгүй л дээ. Сайн ихнэрээ яг тэгж хийх юм бол тийм. Жишээлбэл би зөвхөн бодлого ингээд Монгол одоо гэрээ эзэгтэй, Япон гэрээ эзэгтэй одоо хамгийн том ялгаа нь юу вэ гэдэг ерөнхий нэг нийтлэг ялгаа байж магадгүй л дээ бас нэг өөр тал. Зүгээр таны ингээд та өмнө гэж анзаарч ирсэн үү? Таны бодсоор ялгаа хамгийн том ялгаатай тал нь юу юм бэ? Хүмүүсийн нийтлэг шинж чанар айгүй төвчээртэй. Төвчээртэй тал нь монголчуудын тэгээд хамаагүй илүү давангай юм бол гэж боддог. Бидний хувьд болохоор төвчээргүүдээ биш те. Гэхдээ бол хадгалж чаддаг усаад байхгүй. Сэтгэл тодорхой юм хадгалж чадахгүй. Хэлжээ санаа нь орж идэг. Босон ч гэсэн болоо гэж бүл таа гэдэг ингээд хэлжээ. Тэгжээ. Японч ч нэг хэлдэггүй юм бол хөндлөлөө. Тэгээд тэр Япон ихнэрчтэй нөхрөнчтэй тийм бол боддог л таа. Гэхдээ Монгол хүнээс Япон нөхөр их өөрчлөгдөж байгаа гэж байна. Зан чанар тийм гэж байна. Тэвчж байгаа тийм гаргаж байгаа хэлдэгч болж байгаа. Нөхөр өөрөө тэгжсэн юм чинь. Би энэ намайг орчин гэдэг. Орчинтаас ороод би аяг хөөшлөгдсөн. Сайн талаар муу талаар гэсэн чинь сайн талаараас муу талаар. Тэгээс ямар ч хэлдэг болсон гэх. Сайн байна гэсэн. Сайн байна. Тэгэхгүй л болохгүй шүү дээ. Амжилтын яраар дагуу ихнэр байдаг гэсэн үг байдаг. Энэ үгтэй та санал нийлдэг үү? Нийл. Та нөхрөө хэр одоо дэмжиж ажил дээр нийгэм дээр хэд дэмжиж өгдөг вэ? Гадаад талд нь ч тусаа тал дээр нь ч тэр
Нэг гадаа гарч ажиллаж байгаа. Тэр нэг царайд тэр чигээр харагдах учраас би бүх хувцлалтанд дээр нь анхаардаг, хоолнд дээр нь анхаардаг. Ингээд ийгсэн бүх юм тэг гэдэг. Тэгээд болдог юм тэг. Тэгээд нэр нь аюулт нэг удаа твшиж явсан юм. Одоо бүчээ болсон байна. Тэр ажил хэдэн жил хийж байгаа юм? Бүр аюу олон жил хийсэн. 24 дахь жилд орсон. Аргагүй эхнэрийн дэмжлэг тийм нэг байсан ба. Байгаа бодож байна. Гэтэ өөрөө л аяг таларт намаа байгааг бол би өдөд нэг юм байхгүй шилдэгтэй. Тийм. Би за ямар ч ойлгож байгаа юм бэ. Би ч чадхад гараа жоохон юм болж байгаа юм шиг байна. Та өөртөө цаг гаргав. Маш сайн гарна. Өөртөө гарахгүй бол бүгдэр штэ. Ааха. Би найстайгаа яваад ямар ч хинтэйч яваад очиод хоолнд орсон. Энтэйч яваад нэг юм очиод үзсэн юм те. Сүүлийн үед маш сайн гарч байгаа. Хүүхдээ жоохон байж байгаа ч гэсэн өөртөө нэг өдөр хүүхдээ харуулаад гараад шопинг хийх юм те. Нэмэгтэй болоос юм шопинг хийж нэг стресс тайлбардаг штэ. Би бол нэг жоохон бухимдсан үед бол гадаа гараад дэлгүүр дараад нэг өөртөө нэг хувцас авах юм те. Өөртөө нэг гутал авах юм. Тэгэл бүх стресс байхгүй. Аль болох өөрөөр онцгой байдаг шиг танай гэрүүлийн хувьд ямар сайхан зүйл байдаг вэ? Онцлог шин чанар гэвэл гэрүүлийн заншлах юм гэсэн. 5 хүний төсөөдөйг бол яс гэртээ тэмдэглэнтэй тоортыг бол өөрөө гаргаарай. Өөх ямар гоё. Даг өөрөө гараа. Яг өөрөө гараа. Тэгээд хүүхдүүдээс бас саналсан. И багасаа торт зэрэг миний гарын торт идсээр агаад. Бас өөдчих мод өөр торт идэж үзэхгүйгээд. Тэгэхээр нэг удаа бол үзээ үзсэн л да. Тэгээд нэг жил дэлгүүрээс торт очиж ирдэг дэлгүүр. Манайс нь 2 сар, 5 сар, 8 сар, 9 сар, 12 сар гэдэг. 5 удаагийн төсөөд чинь сар өөр учраас. Тийш. Тэгээд дараагийнхтай юм таараад ихсэн бодлоо. Одоо яг бас ах уу яг хийх үү гэсэн чинь үгүй мамаг ихтэй ирсэн. Оо тэгвэл та гоё тоо дээж гоё юм бол ямар ч идүүртэй гэсэн. Мамагийн гарын торт идүүртэй юм чи мамагийн торт идэх. Гарын торт идмээр байна. Тэрнээс хойш юу вэ? Дэлгүүрээс торт аваа гэж хэлсэн. Нэг ерөнхийлөгч бүх айл өрхөө тэр Монгол айл өрхөө олон гэртээ думруу өрийг зарж яагаад тэр залгүй би дуусан цагаас тэр жил Монгол очиод морин хайж гисэн баг. Тэгсэн чинь нэг Японы гэрчэн нэг жоохон босгорсон тэгээ том морин орчин зөхгүй штэ. Тэгээд манай найз үлээ энийг зорин байна. Ямар нэг өөр нэг Японд байж амьдарч үзсэн болтой штэ. Намайг яг ямар морин том зүйл ямар морин өсөд байгааг бишиг л болоод өсөд байгааг өөр ойлгосож энийг бэлгэсэн баггүй. Хөрхийдээ яг нэг тийм бүр битээр тарчсан. За эцэст нь та залуу гэрүүлэгтэй хандаад өөрийнхөө хийх гэж байгаа юм хэлнэ үү? Нэгэн л гэрүүл гэдгийг байгуулсан нь л одоо өмнөөс хойш тий. Тэр амьдсан төлөө бол чин сэтгэлээс л юм жоохноос болж сандарч жоохноос болж одоо ухрах юм дээр хэлэхгүйгээр өөрийнхөө тоо өмнө тулгасан тэр ханыг ямар ч гэсэн давж гаддаг юм. Төвчээртэй ухаантай байх хэрэгтэй. Итгэл хайлалцал тий шийдвэр зориг тэр хэр зузааны өмнөөс шалтгаалаад өөр л гэдэг л хата. Тэгээд ингээд мэдээж хоёр талаас ойлгонгоос нь хичээж чамд хэрэгтэй. Сайхан гэвэл сайхан яваад гэрүүлэг гэр бүлээ сайхан авч явъя те сайхан амьдрал нэг нь л одож байгаа нэг нас юм чинь. Тэр амьдралын төлөө тэмцэл явах хэрэгтэй. Тэмцэл дахиж илүү хараад энэ бүтггүй энэ ийш явах юм гэсэн бодлого бол ерөөс анханаас хүүхдээ хахад тэр бүтггүй энэ бодлоос учраас тий сандрахгүй тэмцэл тэр дандаа сайн нууд сайн л тэмцэл Бидний урилгыг хүлээн авч ярилцсан өгсөн танд маш их баярлалаа. Таны ажил амьдралд хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё.
Бидний нэвтрүүлгийг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ танд таалагдсан бол лайк дараад бидний сувагтай нэгдэнэ үү. Танд дараагийн цуврал нэвтрүүлгүүд хүргэгдэх болно. Хорвоотой танилцах хэдэн минут.